UBM радио 89.3 бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийг хүлээн аван сонсноо. Өнөөдөр та бүхэндээ Японы эвгүй 8 аимшигын түүхийн талаар ярьж өгөх болно. 1-р түүх. Акаманто. Акаманто нь улаан өнгөрөг гэсэн утгатай үг бөгөөд мөн Аои манто, Акаи ками, Акаи хантин, Акаи чанчако гэх мэт олон нэрээр яригддаг. Бүгд л улаан, цэнхэр өнгө болон цаас, нүмерэг зэрэг үгтэй холбоотой. Тэгэхээр ингэж төсөөлөд үзэлтэй. Гинэд таныг эзэн өгөөрхэд та сургуулийнхаа ариун цэврийн өрөөр өгнө. Гэтэл гинэтхэн та тэнд ямар ч ариун цэврийн цаас байхгүй байгааг анзаарлаа. Харин энэ үед Акаманто гарч ирэн улаан эсвэл цэнхэр цаасны алийг нь сонгох вэ гэж асуув. Хэрэв улаан цаасыг сонгол тэр таны нурууг өвчнө. Энэ нь яг л түүний шиг улаан нүмерэг өмсөн мэт болж байгаа хэрэгэлдээ. Хэрэв цэнхэр цаасыг сонгол тэр таны нүрийг хөх ирээн болтол боомлно. Гэхдээ өөр цаас сонгохоор шийдэж ухаалаг алхам хийлээ гэж бодсон хохирогчд ч мөн аимшигын зүйлийг туулдаг. Жишээ нь шарыг сонгол тэр хохирогчийн нүрийг шээсэнд дүрж живүүлдэг байна. Хоёрдугаар түүх. Бүрүү. Энэ бол хүний айдсаар хоолдог сүнс юм. Тиймээс ч хүнийг айж буй дуу чимээнээс үүдэн энэ нэрийг авсан байна. Хин нэгэн хулчгар зан гаргаж, тулаанаас зогтож, орхиж явхад гарч ирдэг. Хүнийг айх үед тэр нуруунд дээр нь гарч, тэр үед хүн бүр ихээр айх мөчөд айдсаар нь хооллож эхэлдэг байна. 3-р түүх. Фунаюри. Энэ бол усан байдаг сүнснүүдийг ерөнхийдөө дууддаг нэр юм. Усан завин дээр эхлээд энгийн нэг манан мэт хурж ирнэ. Дараа нь битүү бүрхсэн манан дундаас гарч ирсэн сүнснүүд амьд хүмүүсийг барьж аван адилхан сүнс болгодог. Мөн заримдаа завны нэг хэсгээс дүүжлэгдэн доош живүүлэхээр оролддог. Усан завин дээр эхлээд энгийн нэг манан мэт хурж ирнэ. Дараа нь битүү бүрхсэн манан дундаас гарч ирсэн сүнснүүд амьд хүмүүсийг барьж аван адилхан сүнс болгодог. Мөн заримдаа завны нэг хэсгээс дүүжлэгдэн доош живүүлэхээр оролддог. Хэрэв усан живэхгүй бол махаар хоолдог лусын тагнуудын зоог болдог. 4-р түүх. Икирио. Амьд сүнс гэсэн утгатай. Энэ бол амьд хүний биеэс гарч ирсэн сүнс юм. Үхэх шахсан үед ухаан алдаж, эсвэл маш их дур хүсэлд ухаанаа алдах тохиолдолд, эсвэл асар их уур хилэн үзэн ядалт мэдрэх үед биеэс гардаг. Түүхэдэд хүн яг үхэхийн өмнө сүнс биеийг орхиж, эргэн тойрноор явж, хачин дуу чимээ гаргадаг гэжээ. Мөн заримдаа ийм зүйл хэтэрхий их дурлаж хайрлсан үед тохиолддог. Сүнс нь биеийг орхиж, хаа хол зорчин хайртай хүн дээр очиод чихэндэн сайхан үг шивнэж, заримдаа мэдрэмж нь хэр хүчтэйгээс шалтгаалan хайртай хүнийг хөдөлгөж хүртэл чаддаг байна. Гэхдээ ийм зүйлд өртсөн хохирогч сайнаар дуустдаггүй. Өвчин эмгэг тохиодог байна. Тэгэхээр таныг хэн нэгэн хараад байгаа мэт санагдах, эсвэл хүн таны биед хүрч байгаа юм шиг, хөдөлгөөдөж байгаа юм шиг санагдвал энэ нь таныг хэтэрхий ихээр хайрласан хэн нэгний сүнс нь биенээсээ гарч ирсэн байж магадгүй юм. 5-р түүх. Коноки жижи. Хүүхэд шиг уйлдаг насан турсан ир гэсэн утгатай. Энэ бол ой модон донд хаягдаж өгсөн жаахан хүүхдийн сүнс юм. Ой модон донд зугаалж яваа хүмүүс жуулчдад хүүхдийн уйлах ойртож сонсогддог. Энэ чимээнээр хайж явсан хүмүүс газар үлгийтэй хүүхэд уйлж буйг олж хардаг байна. Хүүхдийг өрөвцөн хүмүүс ой модон дондор хүүхдийг аваад цааш явдаг. Гэхдээ тэрч явах үедээ тэр хүүхдийг улам хүнд болсоор байгааг мэдэрдэг гин. Дараа нь харин хүүхдийн царайг харахад насан турсан хөвшин ир байгааг олж хардаг гин. Гэхдээ нэгэнт оройтсан байх бөгөөд хүүхэд улам хүндэрсээр тэднийг хөнөөж орхидог байна. Тэгэхээр хэрвээ таныг хизээ нэгэн өдөр ойд явж байхад ч хаа нэгтгээс хүүхдийн уйлах чимээ сонсогдох юм бол та бүхэн санар сэрэмжтэй байгаарай. 6-р түүх. Кубикажири. Энэ бол оршуулгын газар тасарсан толгой нь эргээд олдох болов уу гэд алхаж явдаг толгойгүй сүнс юм.
Харин замдан таарсан ямар ч хүний толгойг тэр идэж орхидог. Мөн маш хурд цусны үнэр ойрхон үнэртэж байвал Кубикажири ирж байна гэсэн үг байдаг аж. 7 дугаар түүх. Цукумогами. 100 жил болсон юу ч бай, ямар ч эд хэрэгсэл бай, сүнстэй болж орхидог тухай ийм нэрлэдэг. Сүнстэй хүүхэлдээ, сүнстэй байшин зэрэг үнд багтана. Хэрв ямар нэгэн зүйлийг хэрэглэлгүй удаан хайж мартвал тэр нь хөл гартай болж амьдарч эхэлдэг байна. 8 дугаар түүх. Нурикаби. Будсан хан гэсэн утгатай үг. Шөнө оройн цагаар явж буй хүний урд үл үзэгдэх хан гарч ирнэ. Хэрв баруун тийш ирвэл баруун, зүүн тийш бол зүүн гэд таныг хаашаач явах гэсэн замыг тань хааж орхино. Тэгээд хэдэн километр газарч байсан хамаагүй холдохгүй. Дээгүүр нь давж болохгүй, цохиж унгааж болохгүй. Тэгэхээр ингээд л дуслаа гэсэн үг. Хэрв ойрхон модны өчр байвал түүгээр зогсноор таны зам чөлөөтэй болно. Тэгэхээр та бүхэн маань шөнө орой гадуур явах үедээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрв та бүхэн маань үнтэй адил илүү олон сонирхолтой түүхүүдийг сонсохыг хүсвэл манай YouTube хуудсанд subscribe дараарай.